Үнэн ба зөв нам. Нийслэлийн намын хороо. Үнэн ба зөв намын гишүүн нь оюун бэлэг цэцэн. Олзонд шунлаггүй. Яриа шудраг. Чих сонор. Хараа хурц. Байдал тайван дүлгөөн. Магтаалдаг хөөрдөггүй. Шүүмжлэл хорсдоггүй. Барсан мэт зоригтой. Монгол улсын сул дорой байдлыг халж, шинжлэх ухаанд суурилсан хүчирхэг улс орон болгох сэтгэлтэй хүн байна. Үнэн ба зөв нам. Нийслэлийн намын хороо. Сайн байцгаана уу? Орой мэндэ ингээд Иргэн ба төр нэвтрүүлгийн маань анхны жүчнээр оролцохоор хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ахлах танд энэ орой мэндийг хүргье. За та бүхэнд энэ орой мэндийг хүргье. За тэгэхээр Улаанбаатар хот маань сая хаалтын хуралдаанаа хийлээ. Тэгээд хотоор сонин сайхан юу байна? Хотоор дүүрэн ас жаргалтай хотын дарга нар л ас жаргалтай байгаа шүү дээ. Ягдгүйл 2016-аас 2020 онд үндсэн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл мөрийн хөтөлбөр нь Улаанбаатар хотыг ас жаргалтай хот болгоно гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө сая эдгээр маань маш хангалттай биелүүлсэн 94.8% биелүүлсэн Улаанбаатар хотыг ас жаргалтай хот болгочлоо гэдэг хүндэтгэлийн хаалтын хуралдаанаа хийлээ. Бүгдөө дарга нар баярын тэмрэлт хийлээ. Баярын тэмрэлт хийсний дараа баярын дагуу төлөөлөгч нароо бүгдийн сайхан шагнажийн ард иргэдний өнөөдөр ас жаргалтай хотыг мэдрээгүй байхад одоо ардын дарга нар үндсэндээ л ас жаргалтай л байна гэж биелэр байна. За тэгэхээр сая бол хаалтын уралдаанаар ас жаргалын индекс 94.2 гэж би сонслоо. 2019 онд болохоор 92% индекс. За энэ дээр бас одоо ямар нэгэн судалгаа юм байна уу? За нийслэлийн иргэдийн хурал өөрөө үйл ажиллагааны үндсэн чиглэл хөтөлбөрөөр баталдаг. Баталсан хөтөлбөр дотроо жил болгон 2017, 18, 19, 20 онд Улаанбаатар хотын ас жаргалтай хотын индексийн судалгаа авах. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг олон нийтээс судалгаа авах зорилгоор жил болгон 1 тэрбум гэдэг одоо ингээд 4 тэрбум төгрөгөөр жил болгон ас жаргалын индексийн судалгаа авдаг. Жишээ нь Баян Өршөөнд явж байгаа должин эмигээс та ас жаргалтай хотын индекс танд одоо хэрэгжиж байгаа юу? Таны амьдрал сайхан болж гин үү? Эсвэл Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Батаас ас жаргалтай хотын мөрийн хөтөлбөрийг та хэрэгжиж гин үү? Та ер нь ас жаргалтай хотод амьдарч гин үү гэж одоо зөвхөн ингээд судалгаа индекс хийхин тулд боловсруулахын тулд ингэж үргэлжлэн 4 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Тэгэхээр үндсэндээ Улаанбаатар хот маань өөрсдөө одоо цаасан дээр бууж байгаа тайлан тооцоол дээр бол ас жаргалтай. Ард иргэдийн хувьд бол ас жаргалыг бол одоо иргэн бүр яаж ас жаргалыг мэдэрч байгаа. Зөвхөн гэр бүлийн л ас жаргалын төвшин сайхан индекс нисчиж магадгүй. Амьдралын төвшин ас жаргалтай болж чадаагүй шүү дээ. За тэгвэл одоо өнгөрсөн одоо жилүүдийн хугацаанд одоо коронавирус гараад төвчг зардлаа төвчөө гэсэн байтал одоо судалгаан дээр 4 тэрбум төгрөг гараа явна гэдэг асуудалтай л байна л да. За та бас одоо хоттой холбоотой 4 жил ажиллаа тий. Танд одоо өөр ямар мэдээлэл иргэд мэдэхгүй байгаа тий. Иргэд мэдэхгүй байх нь аргагүй. Зарим нь үл үзэгдэх хэмжээнд ажиллаж яваад байгаа байхгүй. Маш олон гой зорилтууд тавьдаг. Маш олон хөтөлбөрүүд баталж байна. Маш олон одоо мастер төлгөө гэж баталж байна. Жил болгон нийтийн тээврийг хөгжүүлэх мастер төлгөөгөөр баталдаг. Авцаамын төгжрлийг бууруулах мастер төлөвлөгөөгөөр баталдаг. Сайхан мастер төлөвлөгөө боловсруулах, хийлгэх төслийн нэгжүүдийг сайхан байгуулдаг. Даанч тэр ажлууд маань хийгддэг. Одоо та бүхэн Улаанбаатар хот дээр хийгдэж байгаа маш олон ажлуудыг зөвхөн л жишээ татдаг л да. Сая та бас төсөө ярьж байна тийм ээ. Улаанбаатар хотын хэмжээнд маш гайхамшигтай бүтээн байгуулалт хийгдсэн шүү дээ. Тэрний юу гэхээр явгууны тал замыг улаан хөнгөн будгаар өнхрөөшөөр будаад олон улсын стандартын шаардлага хангасан дугуйн зам хийцэн шүү дээ. Одоо тэр дугуйн зам та нар одоо хайгаад олохгүй байх л та. Яг гэвэл Нохотой өшөөнөөс Хэрэмс гээд үндсэндээ нэг 7.8 км явгууны тал замыг улаан хөнгөөр будсан. Бороо орцсон. Нөгөө будаг урс авчихсан. Одоо дугуйн зам хаана байгаа гэхээр мэддэг. Тэгэхээр ерөнхийдөө ингээд бүтээн байгуулалтын ажлуудыг яриад бол маш их ажил байгаа даа. Хоёрдугаарт нь хоттой холбоотой
эргэж утсан маш олон шийдвэрүүд хийгдсэн. Даанч тэр нь цуслагддаг. Нэг дарга нь гарч ирээд нэг ажлыг санаачилдаг. Нөгөө дарга нь гарч ирэхээр өмнөх даргын ажлыг үгүйсгдэг, бүгдийг цуцалдаг. Та бүхэн мэдэн шүү дээ. Улаанбаатар хотын залуучуудын хот полис милис хот болгоно гэд хотын дарга байх Батуул дарга гараад шөнийн гудамжид байгуулсан. Тэнд байсан шөнийн гудамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны ажлын хүрээнд маш олон хоёр авцамын хажуудалд байсан ногоон байгууламжийг бүгдийн сүйтгэж цэвэрлсэн. Тэгээ 900 гаруй сая төгрөг хотоос тэр тогтчлолтын ажил зарцуулсан. 10 сарын дараа хүчинг болгоцсон. Тэгээ хүчингү болгонгуудаа тэнд байсан бүх бүтээн байгуулалтын ажлыг бүгдийг нураасан. Тэгээ энэ ажлыг хийсэн, санаачилсан хүнд ямар нэгэн тооцоо судалгаа гаргах, шийдвэр гаргах энэ ч өөр үндэслэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр буруу гаргах зүүнд яагаад хариуцлах тооцохгүй. Та бүхэн бас таараа мэднэ дээ. Зүүн эрхийг хязгаарлал Улаанбаатар хотын авцамын төвчрлийг бууруулах үүднээс зүүн эрхийг 11 хоногийн хугацаанд 7 улзуурыг зүүн эрхийг хоригсон. 956 сая төгрөг зөвхөн зүүн эрхийг хориглох тэмдэглэхэл зарцуулсан. Тэгээд 11 хоногийн дараа цуцлагдсан. Тэгвэл ийм цуцлах байсан бол яах гэж энийг өнөөдөр таны татварын, миний татварын мөнгийг өнөөдөр яагаад ингэж буруу зарцуулаад байгаа. Тэгэхээр ингээд нэрлээд байвал маш олон ажлууд байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын захиргаа Сонгон хайрхан дүүргийн ханы материалд ингээд сайхан нүүж очих юм байна. Тэнд байсан ханы материалд амьдарч байгаа иргэдэн баян өшин амьдардаг иргэд те толгойт, орбит, зүүнслав, баруунславд амьдарч байгаа иргэд бүгд гой хүлээлттэй байсан. Хотын захиргаа нүүж ирэх юм бэ? Хотын захиргаа нүүж орохоор манай гэр ороолын гудамжин сайхан инженерийн тэтгүүд баригдах юм байна. Нөгөө эрчим хүчний доголдол үүсээд нөгөө гэрэл ингээ улаан хастгаа болоо сайхан эрчим хүчний сайхан хангалттай байх юм байна гэдэг иргэд маш их баярлж байсан. Одоо хаана ирж байгаа гэж Нүхтийн ямд хаал дүүргийн 5 дугаар хороо Нүхтийн ямд үндсэндээ 97 тэрбум төгрөгөөр байшин барьсан. Тэгээ байшингийн гүйцэтгэлийн ажил мөнгө дутсан. Дахиад иргэдийн урдлаар төгсвийн тосцоолыг дахиад байшинд нь дахиад 7 сая төгрөг 7 тэрбум төгрөг дахиж нэмсэн. Зөвхөн хотын захиргааны албан агш дарга нар нүүж очихын нүүлгэлтийн зардал тэрбум төгрөг зарцуулж байгаа. Зөвхөн нөгөө нэг тамгын газарт ажилладаг албан агч ширээ сандлаа ингээд зөөлөхийн тулд нүүлгэлтийн компани тэрбум. Дахиад ширээ сандал худалдаж авахд 2 тэрбум төгрөг. Ашиглалтын зардал гэдэг дахиад жил болгон тэрбум суцсан. Тэгээ үндсэндээ ингээ Улаанбаатар хотын захиргаа хаал дүүргийн нутаг дэвсгэр одоо хотын захиргаа орон нутгийн сонгуулийн дараа нүүж орох юм байлаа. Тэгэхээр үндсэндээ хотын захиргааны шинэ барилгад нэг 107 тэрбум төгрөг үндсэндээ ингээ бүрэн зарцуулсан байна. Тэгэхээр одоо хотын захиргаа яарамт нүүж очиж байхад одоо шинэ яарамг, нисхийн зам, яарамгийн зам яаж төгжирч байгаа. Одоо тэгэхээр хотын 2 дахь гацаа яарамгд үүсгэн. Тэгэхээр ингээд бид нар ингээд яриад байвал маш их хэмжээний иргэд мэдэхгүй, маш их хэмжээний төсвийн ажлууд маань хийгдэж байна. Тэгээ эргээд энэ дээр хинч хариуцлах тооцдог асуудлыг л бид нар өнөөдөр бид нар цөөнх гэхээсээ илүү энэ төсвийн зарцуулалтын ажил одоо яг үндэслэлтэй, шинжлэх ухаанч, иргэд нь яг юу хийсэд байгаа. Тэр хэмжээнд л өнөөдөр тэр бүтээн байгуул, цагаан байгуулалтын ажил хийгээсэй л гэж хувьдаа харж байгаа. Үнэн ба зөв нам нийслэлийн намын хороо. Үнэн ба зөв намын гишүүн нь оюун бэлэг цэцэн олзонд шомлоггүй яриа шудраг чих сонор хараа хурц байдал тайван дүлгөөн магтаалдаг хөөрдөггүй шүүмжлэл хорсдоггүй барсан мэт зоригтой Монгол улсын сул дорой байдлыг халж шинжлэх ухаанд суурилсан хүчирхэг улс орон болгох сэтгэлтэй хүн байна. Үнэн ба зөв нам нийслэлийн намын хороо. Тэр харсан бол нөгөө нэг гэрэлт гудамжны зам бол нэг бороонд урсцсан тийм. Сүүлд бас нэг зам ингээд урсаадах шиг байсан. Энэ дээр бол үргэлжлэн зардлууд яваад байгаа юм байна тий. Би одоо энэ дээр үргэлжлэн зардал нэгт хийгдэж байна. Хоёрт Улаанбаатар хот дээр та нарт хэлвэл зарим итгэхгүй байна. Улаанбаатар хотын иргэдбэр энэ одоо их хот одоо зүудлээд байгаа юм болов уу гэж. Нийслэлийн төрийн аудитын газар гэв. Нийслэлийн аудитын газар. Нийслэлийн аудитын газар Улаанбаатар хотын төсвийн хяналтанд гүйцэтгэх хям шалгалт орсон. Тэгээ шалгалтын дээр бүр ингээд тод зарцсан ба. Бүр инээдтэй та нарт уншаад үгүй. Ногоон байгууламж, авцамын үйл ажиллагаа гүйцэтгүүлэхээр
тусгай зөвшөөрлгүй аж ахуйн нэгж байгууллагуудыг сонгон шалгаруулж 403 сая төгрөгийг санхүүжилт олгосон Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба. Тэр ч одоо Улаанбаатар хотын авто замын засварын ажлууд хийгдээд байгаа байхгүй. Хийгдэхдээ тусгай зөвшөөрлгүй хотын менежерийн ажил гэсэн үг. Тийм захирагчийн ажлын алба буюу Улаанбаатар хотын ерөнхий менежер үндсэндээ тусгай зөвшөөрлгүй компаниар өнөөдөр Улаанбаатар хотын зам засварын нөхөөсөө ажил хийлгээд байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг яг таны хэлдгээр бороо ороод нөгөө зам нь урсаад байгаа байхгүй. Тэгээ яагаад тэр компани тусгай зөвшөөрлгүй компани энэ авто зам засварын ажлыг хийсэн бэ? Эний чинь цаанд танил таал мэдээлэл ойр ойрхон байсны үед тэр би чадна гэдэг хүмүүсүүдийг авчаал нөгөө нэг тендерийн асуудал мөн үү? Үгүй одоо тэгэл тендер зарласан. Тэгээ тендерт нь ингээд ийм компани шалгаруулсан. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд сайхан зам засаж гин гэдэг. Тэгээ нэг бороо орчдөг нөгөө зам нь урсаа авчдаг. Тэгээд яагаад энэ зам эвдрээд ийсэн гол шалтгаал ингээд тусгай зөвшөөрлгүй. За тэгвэл компани зам засварын ажил хийсэн юм байна. Энийгээ эргээд одоо Улаанбаатар хотын төсөв рүү одоо тэр мөнгөний нөхөн төлөх үү? Зам нь урсаа авчихсан шүү дээ. Одоо тэр хийж төлөхгүй шүү дээ. Хийж хариуцлах төлөхгүй шүү дээ. Хин хариуцлага төлөхгүй. Өнөөдөр Улаанбаатар хотын авто зам ашигласны татварыг 2020 оны төсөвдөр сая 5 дахин нэмээд иргэний нийгмийн хөдөлгөөн олон нийтийн сүлжээгээр энийг эсэргүүцээд үндсэндээ 8 хоногийн дараа дахиж цуцсан. Өнөөдөр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт хийх ажлыг ямар төсөв бүрдүүлдэг вэ гэхээр хүүт торгуулийн орлогоор Улаанбаатар хотын төсвийг бүрдүүлдэг байхгүй. 35.6 тэрбум төгрөг таныг торгоно, намайг торгоно. Иргэдэд торгож иж нийслэлийн төсөв бүрдүүлээд байгаа байхгүй. Тэгээ бүрдүүлсэн төсөөрөө энэ бүтээн байгуулалтын ажил хийгээд байгаа. Тэгвэл буцаагаад энэ компани торгож болд юм уу? Одоо би энэ асуудлаар өнөөдөр иргэн хүний хувьд авилгатай тэмцэх газарт Улаанбаатар хотын ерөнхий менежер, хотын захирагч Гантөмөр дарга би авилгатай тэмцэх газарт ингээ өгсөн. Иргэн хүний хувьд. Би одоо энэ ийм одоо увайгүй өнөөдөр та биднийг торгосон мөнгийг минь өнөөдөр торгуулийг төлнө гэдэг чинь хүнд шүү дээ. Бэлэнд ингээд байгаа иргэн чиг хэцүү шүү дээ. За. Та техникийн ялтын үүслэгт ороогүй байна гэдэг 96 мянгаар торгуулна. Танд бэлэн мөнгө байхгүй л яах юм? Та эмгээ ломбардын тавина үсттэй. За тийм. Тэгнэ үсттэй. Эсвэл өөр зөрчлийн хэрэг болоо 196 мянгаар та торгуулвал яах вэ? Танд мөнгө байхгүй юу тавих вэ? Хүнээс зээлнэ. Өөр яах вэ? Мөнгө байхгүй л яах вэ? Эсвэл таны машиныг ачаа явуулсан байна. За тийм. Ачаалтын машинтай. Ачаа явчихдээ шүү. Тэгээ ачаалтын машинаас очиж та ачаалтын гаражнаас машин хаавал та яах вэ? Мөнгө байхгүй бол хаанаас авах вэ? Яг хөө тэгэл одоо найз нөхдөсөө зээлнэ шүү дээ. Тэгэхээр тэр энэ зээсэн мөнгөөр чинь нөгөө нэг таныг торгосон төсвийн мөнгө чинь өнөөдөр ийм замын энэ тусгай нөгөө урсаад байгаа зам чинь энэ болчиход байна шүү. Тэгэхээр одоо энэ асуудлаар л иргэн хүний хувьд би нийслэлд ажиллаж байгаа хүний хувьд мэдээлэл бас ойрхон байдаг хүний хувьд бас энэ асуудлыг чимээгүй сууж болохгүй нэ. Бас энэ улсад ч хууль засаг гэж байх хэвээр. Хин нэгэн хариуцлага хүлээх хэвээр. Өнөөдөр хин нэгний муу үзэхтэй биш. Улаанбаатар хотын төсвийг минь ингээд хин туртаа нь ингэж үргэлгэн зарцуулж гин, ашиг сонирхлын зөрчилгөөр ингэж зарцуулж гин. Энэ яагаад байж болохгүй асуудал. Тэгэхээр би энэ асуудлыг иргэн хүний хувьд бас хууль хяналтын байгууллагт өнөөдөр би хандлаа. Тэгээ хууль хяналтын байгууллага хуулийн өрөөнд нэгтлэн шалгах баг. Яагаад тусгай зөвшөөрлгүй компанийг тендер шалгаруулсан, шалгарсан компанитай хэн гэрээ байгуулсан, хэн мөнгө шилжүүлсэн, шалгарсан компани гүйцэтгэл дээр нь хэн хяналт тавьсан. Ингээд яривал энэ өнөөдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гэхээс илүү хөрөнгө оруулалтын газар, ерөнхийлөгөөний газар, авто замын газар, захирагчийн ажлын алба гэдэг өнөөдөр Улаанбаатар хотын бүх одоо яг гол байгууллагуудын удирдлагууд бас энд хамрагдах байх гэж би бодож байна. Та тэгээд одоо энэ компанид эргээд улсад энэ мөнгөнийхөө юуг төлнө гэж бодож байна уу? Төлөөлнө гэж бодож байна уу? Өнөөдөр Монгол улсад хууль гэж байдаг бол төлөөлнө. Монгол улсад шудраг ус гэж байдаг бол энэ асуудлыг төлөөлнө. Өнөөдөр хуультай орно уу, хуульгүй орно уу? Эсвэл дарагдад үйлчилдэг хууль уу, иргэдэд үйлчилдэг хууль уу? Өнөөдөр нэг иргэн зам төрөө осол гаргаад зөрчлийн эргээр баривчлагдчихна. Эсвэл хин нэгний одоо зөрчлийн тухай хуулиар маш олон сэтгүүлчнэр үгээ илэрхийлсэний төлөө иргэн үзэл бодлоо илэрхийлсэний төлөө зөрчлийн хуулиар 2 сая төгрөгөөр торгуулж байна. 2 сая төгрөгөө төлөхгүй бол 30 хоног бүр албадгалангаар баривчилж байна. Өнөөдөр иргэдэд төр 24 цагийн дотор хууль үйлчилж байгаа. Тэгэхээр одоо нийслэл Улаанбаатар хотын удирдлагуудад хэдэн цаг хэдэн минутын дараа хууль үйлчлэгийг хэдүүлээ харъя. Хамтдаа хэдүүлээ Улаанбаатар хотын иргэд та бүхэн өнөөдөр энэ ТV10 телевизийн нэвтрүүлэг үзэж байгаа бол, видео үзэж байгаа бол
надтай хамтарч нэгдээч хамтдаа энэ төсвийн ингээ үргэлжлэн зарцуулсан. Нөгөө бид нар талхан дээр нэг маслт өргсөн зам гэдэгт бүр талах байтгаа бүр зүүрлэх юм болохгүй. Мас нь урсаад байгаа юм шиг. Гэхдээ уурсаад шүү дээ. Тэг бүр ийм тавигдах шаардлага байхгүй. Тусгай зөвшөөрлгүй байна гэдэг чинь өөрөө мэрэгжлийн компани биш л байхгүй. Мэрэгжлийн одоо техник хэрэгсэл байхгүй юм байна. Инженерүүд байхгүй юм байна. Зам ашиглалтын ажилтнууд байхгүй юм байна. Тэгвэл байвал тусгай зөвшөөрлөлтийн компани шүү дээ. За тэгвэл дараагийнхаа асуулт байгаа. Тэр ямар хөвчлээ? Энэ бол бас иргэн хүний хувьд 9 сарын 14-нд улс даяар дэлхийн нийтээр коронавирус цар тахал асуудал үүссэн. Хотын удирдлагууд маань захирамж шийдвэр гаргахдаа нийслэлийн онцгой комисс төвлөрсөн хандивын мөнгөөр 21 албан агчийг 21 сая төгрөг тус бүр дээр 1 сая төгрөг буюу 21 сая төгрөгөөр зарцуулсан. Төсвийн тухай хууль буюу мэдээллийн ил тод байдлын тухай хууль, ашиг сонирхлын тухай хууль гэдэг маш олон хуулийн заалтыг өмнөх хотын удирдлагууд маань зөрчсөн юм байна. Яагаад 24 цагаар ажилладаг нөгөө эмч, сувилагч, онцгой байдлын албан агч нар, цагдаагийн албан агч нарыг тулаан хийсэн албан агч нар яагаад шагнаж болов? Гэхдээ шагнах байсан юм бол тэгвэл хотын захиргаан дээр сайхан хүндэтгэлийн техникаа дуудаад Чингэлтэй дүүргийн 24 цагаар тэдэн удаа ээлжинд ажилласан, хонж ажилласан энэ сувилагчийг бид нар ингэ шагнаж байгаамаа. Ваа, ингэвэл болно. Зүгээр мэдээлэлд ойрхон өөрөө томилдог нийслэлийн засаг дарганд хамгийн газрын 7 ажилтан дарга харьяа байгууллагын үндсэндээ 16 албан агч ингээд шагнадаг нь өөрөө болохгүй. Энэ үднээсээ би нийслэлийн засаг дарга асан буюу одоо байгаа улсын хурлын гишүүн амар сайхан даргыг бас авилгатай тэмцэх газар бас иргэн хүнийхээ хувьд гомдол гаргасан юм аа. Өнөөдөр төсвийг зориултын бус зарцуулсан гэдэг дээр би яриад байна. Дарга нарыг шагнаж болно. Шагнаж болно. Би бас төрд бас нэг 10 жил ажиллахдаа газрын дарга хийж байхдаа цалингийн хэмнэлт гэдэг чинь гарч ирдэг байхгүй байгуул болгонд. Албан агч одоо цалингүй чөлөө авах байна. Ажлын хариуцлагаас цаг алдсан байж болно. Тухайн албан агчдын одоо ажлын гүйцэтгэлээс шалтгаалаад урамшууллаас нь хаасах ёс зүйн дутагдал гаргасан албан агчдыг цалингийн одоо 20% хассан бол цалингийн хэмнэлт гэж гардаг байхгүй байгуул бол. Гэхдээ тэр хэмнэлтийн зарлаараа 21 албан агчийг шагнаж болно шүү дээ. Өнөөдөр Долчин дулмаа гэдэг тэтгэврийн 2 хөгшин маань тэтгэврийнхаа зээлийг зээлж аваад нийслэлийн онцгой комиссд ингээд тэтгэврийнхаа мөнгийг ингээд хандуулсан баг. За энэ тэгээ хандуулсан мөнгийг ингээд зориултын босоор ингээд зарцуулсан л би иргэн хүний бас гомдол сошиалор нэлээ явсан хүмүүс мэдж байгаа. Тэр байтугай одоо хин авсан бэ гэдгийг мэдж байгаа. Би бол нэг санал байна. Ямар санал вэ гэхээр одоо энэ 21 маань тэртээ тэрнгөө сошиалор зарагдсан байгаа. Одоо зарлагдсан байгаа шүү дээ. Уучлаарай 21 дарга минь та эдэд маань одоо мдэггүй байх чинь данс руу чинь сая төгрөг орцсон юм байна. За тэгвэл та эд маань одоо сая одоо бол мэдсэн байгаа. Мэдсэн байгаа учраас одоо Ж Бат Баясгалан гэж нэр дэвшиж байгаа. Хотын засаг даргын үүрэг гүйцэтгэгч. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч байна. За баясаагаас эхлээд 3 сая ялгаа хийчихээ. Сая биш. Уучлаарай мдэггүй байхад нөгөө нэг дарга нь шагнаад хийцэн байна л да. За тэгвэл иргэн та өнөөдөр мэдчихлаа. Сошиалор тэртээ тэрнгөө явчлаа. Та тэгвэл энэ орсон сая төгрөгөө 3 сая ялгаад хийчихээ. Эргүүлээд сайхан зарлчаач. Та өнөөдөр яг хөө төрийн аль босч байгаа ийм мдэггүй мөнгө орсон учраас та энэ 21 хүн маань хин нэгэн төрүүлээд 3 сая ялгаа хийжүүлээс шудраг байна тийм үү? Би тэр яг би 3 саяхаас илүү зүгээр л 21 дарга маань 1 сая төгрөгөө зүгээр л нийслэлийн төрийн санд тушаачих. Тэгээд тэр 21 сая төгрөгөө өөр юм зарцуулж байна шүү дээ. Гэхдээ яг арай 3 болгоо хийжүүл айтах юм биш үү? Тэртээ яг тэгээд дарга нараа өөрсдөө мэдэх байх. Гэхдээ өөр нь яг би авсан юм бол буцаагаал хийчих. Бүр яг таны хэлдгээр маргааш ингээд хотын удирдлагууд маань за бид нар ингэж хандийн таснаас урамшуул авсан нь бол бидний одоо ёс зүйд нийцгүй байна гэдэг. Нөгөө удирдлага нь ингээд нэг яатсан л байна л да, шагнацсан л байна л да. Жишээлбэл би нэг дарга байсан чинь миний данс руу сая төгрөг орсон би мэдээгүй л хгүй. Гэхдээ дарга намайг шагнасан учраас би happy байна л да. Уучлаарай энэ таны данс нь мөнгө орох бол та мэднэ үстэй. Ер нь бол за мэдээж штэ. Тэгэд хотын удирдлагууд зарим удирдлагууд чи мэдээгүй л. Яг урамшуулаад орцсон бол бас би баярлалаа штэ. Дарга маань миний ажлыг үнэлсэн байна. Эргүүлээ та хэд минь одоо баясаагаас авахгүйлаад 3 болгоо ичээч. Хот орлож байгаа том дарга байна. Эсвэл бүр 5 болгоо ичих юм уу те. Ингэчүүл бас нэг ард иргэдийн бохимдол багсчих гээд штэ. За дараагийнх нь асуудал байна те. Бас дахин асуудлууд байгаа. Ер нь хотод болж байгаа асуудлууд
байна, болохгүй асуудлууд байна. Ер нь юм болгоныг би шүүмжлэхээс илүү бодит юмыг л олон нийтэд би таниулъя гэсэн л бодлоо байна. Тэгэхээр Улаанбаатар хотод өнөөдөр асуудлууд байна. Яагаад болоод байгаа юм гэхээр өнөөдөр хотын захиргаа ингээд яарамглуу буюу яарамгийн одоо 2 дугаар бодолд хотын захиргаа 10 сарын 15-нд ингээд нүүх гээд бүрэлдэхүүн ажил нь хангацсан, шилэнг хавлан дотор нь хийгдсэн, интернет нь холбогдсон. Тэгээ байхад л одоо байгаа хотын захиргааны хамгийн газрын байр бодол мал засвараа хийгээл хаалгаас олоод, буйдангаас олоод тэгэл нөгөө ялдгээр нөгөө одоо бидний олонний шүүмжил болсон шүү дээ. Нөгөө улаан хивсээс олоод, дороожоос олоод. Улаан хивсэн дээр чи юм цагаан алчуурнууд явуулсан шүү дээ. Гэхдээ одоо тэгээ дарга нар маа сайхан цав цагаан алчуур дээр гутан заваарч шүү дээ. Би орсон цагаан алчуурн дээр гिचгээ гоё л сайхан. Яг хөө тэгэл энэ чинь дарга нар сайхан цэвэрхэн юм дээр явах хэрэгтэй байхгүй. Би тэгээ бас нэг юмыг анзаараад байна л да. Энэ зариг цэгийн нэг өнөр цэцгээ сайхан сэтгүүлж хөшгөөн л да. Үнэхээр ийм одоо Монтог хотын захиргааны захирамж юмнуудыг мэддэг байсан бол гинтгий ягаад ганц сая төгрөгийн асуудал орон нутгийн сонгуулийн өмнө дийлэг вэ? Өмнө нь тэгвэл тэр өчнөө захирамж одоо газартай холбоотой өчнөө энэ мөнгө төгрөгтэй холбоотой юмнууд гараад хахад тэр хүн ажиллаа хийхгүй явж ирсэн аа. Гинт орон нутгийн сонгуулийн өмнө гинт ийм юм задлагдаг нь өөрөө айгүй юм бас цаана ашиг сонирхлын зөрчлөөнөө гэж бодод. Би харин энэ заргийн сэтгүүлч өнөр цэцгийг энэ Улаанбаатар хотод би 3 жил цөөнхөн бүлгийн ажилтаа хийхэд харин ч надаас илүү биднээс илүү хамгийн их энэ Улаанбаатар хотын удирдлагуудтай асуудлуудыг нэлээд ил тод бол зарлж ирсэн. Та бүхэн мэдэндээ хотын орлогч нар ингээд танхаа эргээр шалгагдлаа, авилгалын эргээр шалгагдлаа. Хотын орлогч одоо бүхэл бүтэн хүн зодсон PM-ний шил хаглаа хүний хүзүүн зоосон хүний асуудлыг анх л бас энэ зариг гаргаж ирсэн. Миний мэдхийн 2 жилийн өмнө гаргаж ирсэн. Одоо засаг даргын орлогч бас авилгалын эргээ прокурор шилжчихсэн одоо шалгагдчих байгаа асуудлыг бас жилийн өмнө гаргаж ирсэн. Ер нь яг хоттой холбоотой мэдээллийг бас иргэний нийгмийн төлөөл хэвлэлийн салбарт бас илүү бас олон нийтэд сайн түгээж танилцуулж шилж ийн төрийн хяналтыг бас давхар хийж ийн гэж би хувьдаа хараад байгаа л да. Хорооны иргэдийн нийтийн хурлын дарга нараас ахуулаад дүүргийн иргэдийн хурл дагаж мөрдөх шийдвэрүүд их гардаг. Ер нь иргэдийн хурл гэдэг чинь маш том байгууллага шүү дээ. Ер нь л манай иргэд манд зарим идэхгүй. За улсын хурлын гишүүдээ сонгоцсон л болоо гэдэг байна. Яс юм дээрээ иргэдийн хурл гэдэг чинь өөр юм. Таны амьдрах орчны яг одоо гол зохион байгуулалт, бүтээн байгуулалтыг хийдэг л байгууллага чинь иргэдийн хурл гэхгүй. Төсвийг баталдаг. Таны Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо буюу Увсын хор гэж нэрлэдэг одоо ч гэсэн тэгдэг. Яагаад гэвэл манай Баруун аймгийнхан бүгд тэнд дүүг очиж. Тэнд ямар ч сургууль цэцэрлэггүй байлаа 4 жил юм. Одоо тэнд 3 цэцэрлэг одоо баг сургуулийн зохицолбортой болгосон. Тэрийг хийж иргэдийн хурл гэдэг байхгүй. Иргэдийн хурл ирэх чинь цэцэрлэг хийхин тулд эхлээд зураг төслөө гаргана. Эхлээд зураг төслөө гаргана. Гаргасныхан дараа төсөө гаргана. Төсвийн дагуу газар чөлөөлт хийгдэн. Тэнд нь 6 8 айлын газрыг чөлөөлөх байхгүй. Тэгэхээр чин иргэн доржтой болсон. За дорж байгаа. Өнөөдөр төсвийн хөрөнгөөр болтоор ийм цэцэрлэг барих гэж байгаа маа. Таных яг газарт албан ёсны ингээд зөвшөөрөлтэй байна. Дорж байгаа таны ингээд газрыг бид нар хэмжиж үтсэн чинь төрөөс ингэж үнэллээ. Та эсвэл бэлэн мөнгөөр байж болно. Төрийн орон сууц корпорацийн бодлогоор таныг ийм хэмжээний газрын хэмжээгээр чинь ингээд орон сууцт хамруулъя. Ингээд газар чөлөөлтийн ажил нийслэл дээр хийгддэг байхгүй. Тэгээ иргэн мөнгөөр худалдавал мөнгөний аавна. Эсвэл орон сууцаар бол орон сууцанд орно. Эсвэл газар өөр шинэ газар зааж өгвөл газар дахиад буугаад дэд үтсийг холбох ажлыг хийдэг байхгүй. Өнөөдөр хороонд ходог барихыг улсын хурлын гишүүд хийдэг шүү дээ. Манай гишүүд маань очиод гишүүдийн ходог барилаа гэж тууц цаашлаад байгаа байхгүй. Энэний чинь иргэдээ бол дахиад газар чөлөөлт хийгдэн, дахиад мэрэгжлийн институтсууд замын гулгаа өргөг өнцгөөс нь барьж хотыг чинь барьж өгдөг. Тэгэхээр ер нь бол иргэдийн хурл гэдэг бол маш том байгууллага. Тэгэхээр энэ иргэдийн хуралтай холбоотой мэдээллийг олон нийтэд таниулах, хүргэх ажлыг манай нийслэлийн иргэдийн хурал дахь хэвлэлийн тасаг маань хийдэг. Жилд 750 сая төгрөгтэй. Төсвөн. Яагаад гэвэл иргэдийн хурлын чуулганд шууд амжуулна. Одоо иргэдийн хурлаас бусад тэргүүлэгчдийн хуралдааны мэдээллийг олон нийтэд таниулна. Иргэдийн хурлын дарга нөгөө зорилтод хийгдсэн ажлууд дээр нээлтэн дээр очиж үг хэлэх, тийм ээ тууц цаашлах энэ болгонд зарцуулдаг зардал гэж би ойлгож байгаа. За тэгэхээр хэвлэл мэдээллийн албан маань ингээд ажлаа сайн танилцуулж гинөө. Эсвэл би нэг хардлага байгаад байна л да. Болохгүй зүйлүүдийг нөхдөөд хийцэн ба штэ дарга нар.
тэр болохгүй зүйлүүдийг бол ингээ хаачдаг тий. Хаалтын гэрээтэй байдсан болов гэж бодод байна л да. Би энийг бол бичигдээгүй хууль гэж л харж байгаа. Ер нь бол дарга нь өөрөө томилж байгаа. Тий. Дарга нь томилж байгаа юм чинь даргынхаа үйл ажиллагааг алдаа гаргуул алдааг нь нуух асуудал байдаг бол тэрийг нь олон нийтээс сурчлагажлыг хийдэг л гэж харж байгаа. Нийслэлийн засаг даргын хамгийн газрын хэвлэл мэдээллийн зардалт 1 жилд тэр бонд хүрэх шүү дээ. Ингээд үндсэндээ нийслэлийн иргэдэд уурал нийслэлийн засаг даргын үйл ажиллагааг олон нийтэд таниулахад 1.7 тэрбум төгрөгийг л зөвхөн хэвлэл мэдээлэл зөвхөн 1 жил. Өнөөдөр 1.7 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ? Бид нар жишээ авч болно шүү дээ. Нэг сургууль цэцэрлэгийн комплекс барих боломжтой. 950 сая төгрөгөөр 200 хүүхдийн цэцэрлэг барих бүрэн боломжтой. Өнөөдөр цэцэрлэг барина гэхээр л манайхан зүгээр ингээ барилга барьцдаг гэж ойлгоод байгаа. Энэ 900 сая төгрөгийн дотор чинь стандартын шаардлага хангасан хүүхдийн нөгөө ор, гудас, дивсгэр, галт хооны ком, аяг, маяг ингээд бүх юм нийлээд ордог байхгүй. Тэр чинь одоо ингээд зах зээл нөгөө яон өсвөл нэг тэрбум болох байх. Тэгэхээр 1 тэрбум төгрөгөөр бүтэн цэцэрлэг бариад байгаа. Тэгэхээр аль руу хоёлаа ярьчихсан. Аз жаргалтай хотын индекс авахын тулд 4 тэрбум төгрөг. Тэгэхээр 4 тэрбум төгрөгөөр судалгаа авахын дээрүү 4 цэцэрлэг барихын дээрүү гэдэг. Өнөөдөр ингээд төсөв яривал ингээд туусахгүй асуудал болчиход байна. Тэгээ судалгаа авсан чинь хамгийн гоё нь яагаад гэлээ? Гэхдээ судалгаа авахаар иргэд бол бүгд сайхан амьдарч 94.2% аз жаргалтай гэдэг байгаа байхгүй юу? Тий. Энэ 94.8% чинь нэг 5 үзүүлэлтээр дүгнээд байгаа байхгүй юу? За. Ийм 5 үзүүлэлтээр дүгнэж байгаа. Засаглалын бодлого гэж байгаа. За. Засаглалын бодлого нь 96.5% гэж. Па гайхамшигтай. За тэр засаглалын бодлого нь юу гэсэн? Тэн дотор чи ингэж орно шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хот авилгагүй болсон байна. Хүнд сурталгүй болсон байна. Төрийн үйлчилгээ захиндсан байна. Тийм ээ? Засаг захиргааны нэгжтэй холбоотой иргэн аж ахуйн нэгжийн бүх уялдаа холбоо сайжирсан байна. Аж ахуйн нэгжийн хүсэлтийг 1 хоногийн дотор шийдэж байна. Иргэн хизээч төрийн үйлчилгээ авахын тулд ойчрлохгүй болсон байна. Мөн үү? За. Тэгээд ийм болсон байна гэдээ 96.5% дүгнсэн байна. За. Та энэтэй санал нийлэх үү? Года мэдгүй юм та. Энэ ТВ-аар телевизийг үзэж байгаа үзэгч таавхан санал нийлэх үү? Улаанбаатар хот гэмт хэрэггүй болсон юм байна. Улаанбаатар хот аюулгүй амар тайванхлан аз жаргалтай хот болсон юм байна. Нийгмийн хөгжлийн дэмжих гэж байгаа. Гэхдээ тэр бүр гайхамшигтай. Тэрний бүр тайлан та нар ингээд би харуулж болно. 94.5% па хороо болгонд олон улсын жишгт нийцсэн гоё Имра апрастай өрхийн эмнэлэгтэй болцсон юм байна. Ахмадуудын маань тэтгэвэр тэтгэмжийн маа сайхан нэмэгдсэн юм байна. Улаанбаатар хотод ажилгүй иргэн байхгүй болцсон юм байна. Азтай аавын хүүхдүүд сургуульд ордог болцсон. Азгүй аавын хүүхдүүд нөгөө сургууль цэцэрлэгт хамрагддаг байсан чинь бүгд сургууль цэцэрлэгт ордог болчихсон. Нөгөө Кембриж юу эсвэл нөгөө одоо төрийн өмчс сургууль гэдэг тогтолцоо чинь байхгүй болцсон юм. Тэгэхээр хот бол үндсэндээ ийм сайхан одоо хүнээ дээдлсэн, хүнээ ухамсарсан аз жаргалтай индекс нь 94.5 болсон. Тагтай санал нийлэх үү? Одоо би бол нийлэхгүй л тий. Одоо энэ удирдлагууд нийлээд шүү дээ. Сая ингээд иргэдийн урлын хаалтын чуулган дээр ингээд гайхамшигтай бид нар ажиллаа хийлээ гэд баярын тэмрэлт хийгээд үнсэлт хийлээ шүү дээ. Бүгд сайхан хацар дээр үнсэлцээл. Бид нар ийм сайхан ажиллалаа гэдэг. Өнөөдөр Улаанбаатар хотын дэд бүтцийн бодлого гэдэг үндсэндээ 5 дэд төвийнхаа дэд бүтцийн ажлууд нийлээд 94.8 байхгүй. А дэд бүтцийн бодлого гэсэн чинь 92.2% гэж. Па гайхамшигтай. Би одоо бүр толгоос ихсэрнээр байна. Яагаад гэвэл Улаанбаатар хот метротой болцсон. 2016 онд бид нар юу ярьж ирсэн бэхээр баруун дөрвөн зам, зүүн дөрвөн замд давхар авцсан барина л гэж хэлсэн. Их тайвны өргөн чөлөөн дээр бас давхар гүүрэн гарцууд хийнэ гэж хэлсэн. Одоо энэ Баянзүрх дүүргийн иргэд байдаг бол тэр мөрийн хөтөлбөрийн нэхээсээ. Эвтэ дөрөв амтангаас доошоо уруудаад Нарантуул зах хүртэл ингээд замын чинь дээгүр нь ийм давхар ийм гоё ийм зам барьсан шүү дээ. Уусаа хөтөлбөрт нь байсан шүү дээ. Гээ ийм зам барина гэдэг ингээд гоё макет үзүүлээл 17 онд хотын даргач очиод тэнд чинь шав тавиал туу цаачлал. Ваа гайхамшигтай болгосон шүү дээ. Улаанбаатар хот төвчрлэгөө болгоцсон юм байна. Гэр ороолын айл болгоны хашийн дотор халуун хүүтэн устай бохиртой болцсон. Өнөөдөр гэр ороолын иргэд бүгд аз жаргалтай болцсон. Тэгээ энийг дэд бүтцийн бодлого 92% хэрэгжчихсэн гэдэг үг юм байна. Ингээд хамгийн сүүлийнхдээ нь эколог ногоон хөгжлийн бодлого нь бүр 96% өгсөн. Яа гайхамшиг. Нөгөө модо тайраад байгаагүй л. Би нөгөө мод тайрах ч болсон шүү дээ. Юун туулын бургас ядаагүй. Улаанбаатар хотын ногоон байгууламжид толгой модыг тайраагүй. Би буруу харсан байлээ. Та буруу харсан байна.
Дарга нар хизээч Би мод буруу тайраагүй. бодчихсон юм бэ. Та яста хүн гүтгэж юм. Тэгтээ бас яг хоёлаа ингээд нэг юм ярихаар нэг одоо орон нутгийн сонгуульд төгсөнтэй холбоотой энэ хоёр юм ярих үед ярьж ийн гэсэн хардлага байж магадгүй. Энд дээр та юу гэж бодож байна? Гэхдээ одоо би ажиллах хугацаанд 3 жил ажиллаж байхдаа нийт Улаанбаатар хотын удирдлагуудад 11 удаа би хууль хяналтын байгууллага, засаг захиргааны нэгжийн дээд байгууллага, Монгол Улсын ерөнхий сайд, хөрс өх сайдад 2018 19 онд ингээд холбогдлолтой би энэ удирдлагуудад хоттой холбоотой маш олон гомдлуудыг өгсөн. 3 удаагийн гомдол нэрсэн. Нийслэлийн засаг даргын орлогч нар ийм танхаа хэрэгтэй хүнээр би хотоо удирдуулмааргүй байна гэсэн Монгол Улсын ерөнхий сайдаас хариу ирсэн. Хууль хяналтын байгууллагаас ирсэн шийдвэрийг үндэслэж энэ хүндээ хариуцлага тооцноо л гэсэн тооцоогүй. Яс юм дээр нөгөөх нь Ухаатар дүүргийн цагдаагаас прокурор шүүх хурлаараа тогтоолн гарсан танхаа хэрэгтэй. Пивний шилийг өнөөдөр чи муухан арлаа гэд хүний хүзэнд 3 удаа зоосон хүн өнөөдөр Улаанбаатар хотын засаг даргын орлогч хийж байна. Өнөөдөр төрсөн дүүдээ одоо нийтийн тээврийн шалгах компани асуудлаар шалгагдчихээн. 1.3 тэрбум төгрөгөөр өнөөдөр нийслэлийн засаг даргын орлого шалгагдчихээн. Нөгөө селфи хийгээл өөрийнхөө пиандарсандаа ашиглалтын зарлаа 2 жил хотоос төлөвлөсөн. Өнөөдөр таны байрны мөнгийг ус төлөхөөр ус үгүй гэж мэдсэн. Жишээ нь та би таны байрны мөнгөийг төлөхөөр би үгүй юу яриад байгаа юм. Би та хэний өмнөөс амьдраад байгаа гэж ярьсан. Өнөөдөр хотын удирдлагыг юу хийж байна? Мэдээлэл ойр хойхон хүмүүс албан тушаал авч байна. Хувийн асуудлаа шийдүүлж байна. Өнөөдөр Улаанбаатар хот дээр яг таны асуултанд дахиад би хариулмаар. Улаанбаатар хотын удирдлагууд нэг л юм амлаж байна. Засаглалыг танхаалахгүй л гэсэн. Нийслэлийг 2 орлогчтой болгоно л гэж амласан. Өнөөдөр 6 орлогчтой. Би энэ 6 орлогчоор бас дахиад 5 байсан 6 болсон. Үгүй 6 болсон шүү дээ. Оо тийм. 6 ингээд дарахтай. Тэгээд засаг дарагтааны хил бол 7. Оо бүр тийм болсон. Тийм шүү дээ. Та 2012 онд Батүл гэдэг хүн нийслэлийн засаг дарга болоход Батүл даргын хаалгыг эвдээд орчихсон шүү дээ. Хүүе Батүлээ чам шиг ийм төрийн данхаас бүтс гэж хаана байсан ингээ хаалгыг эвдчихсэн. Та тухайд бас нийслэлд ажиллаж байсан. Та бас дарга байсан. Тийм. Тэгэхээр хаалгыг эвдээд ороод хаалгыг 4 орлогчтой байхад 2 орлогчийн хөөж явал 2хан орлогчтой бол гэж. Тэгсэн чинь 2 жилийн дараа 6 орлогчтой болоод ороод ирсэн. Би яаж байгаа? Эдний ярьсан юм бодчих юм дээр нийлж байна. Бас л энэ асуудлаар би бас төрийн албаны зөвлөл холбогдох байгууллагуудад онцлог. Ингээд ард түмний амьдралд ороод байна л да. Тийм шүү дээ. Та ингээ орлогч, засаг даргын орлогч нэмэгдэхээр юу нэмэгдэх? Өрөө нэмэгдэнэ. Өрөө нь дамждаг үрээт болно. Тэгээд өрөө нь яах вэ? Хамгийн сүүлийн үеийн смарт одоо зурагттай байна, смарт компьютеруудтай. Тэгээ орлогч байлахаар туслагтай байна. Туслах болгон зөвлөхтэй байна. Зөвлөх болгон жолоочтой байна. Жолооч болгон машинтай. Өнөөдөр нийслэлийн засаг даргын орлогч нар өнөөдөр ямар юм бэ? Туслагтай байдаг. Үгүй гайхамшигтай шүү дээ. Тэгээ орон тооны туслах, орон тооны бус зөвлөхүүд. Тэгээ үндсэндээ засаг даргын орлогч нар юу хийж ийм гэхээр өнөөдөр төрийн данхаас бүтцийг бий болгож байна. Яг өнөөдөр орлогч нэмэгдснээр хотын төвшрөл буурсан уу? Зам тээврийн орлогч байгаа шүү дээ. Дэд бүтцээ чи хариуцсан. Өө тийм үү? Байгаа шүү дээ. Улаанбаатар хотыг төгжрөлгүй болохын тулд дэд бүтц хариуцсан орлогчтой болгоцсон шүү дээ. Тэгээ одоо төгжрөл буурсан уу? Гэхдээ улам нэмэгдээд байгаа юм шүү. Гэр ороолын хөгжлийг хариуцсан орлогч гэж байгаа. Барилгачдыг хариуцсан. Өнөөдөр Улаанбаатар хотын гэр ороол цөөрсөн үү? Гэр ороолын дахин төлөвлөлтийн ажиллагууд хийгдсэн үү? Өнөөдөр бид нэр сайхан юм яриад байгаа шүү дээ. Тэгэхээр би яг таны асуусан асуултанд шууд хэлэхэд би ажиллах хугацаанд нийт 11 байгууллага, хууль хяналтын байгууллага, засаг захиргааны нэгжийн дээд байгууллага, Монгол Улсын ерөнхий сайд, засгийн газар хэрэглэх газрын дарга нар 11 удаа би гомдол санал хариу энэ алдаа дутагдлын шүүмжилж хууль хяналтын байгууллагт өгсөн 3 хариулт ирсэн. Яг нь ерөнхий сайд нь болоод хууль хяналтын байгууллага нь өөрсдөө томилдог учраас нөлөөлөхгүй л дээ. Яг зөв. Тийм. Яг энэ нэг залуу хуцчил байдгийг бид нар хүнээ томилж л байдгийг гэдэгтэй л ханддаг. Ер нь бол цаашдаа нийслэлийн засаг даргаыг, нийслэлийн удирдлагыг хотын иргэдэл өөрсдөө сонгодог л болох. Тэгэхээр яагаад вэ? Нэг намын тогтолцоо болдог. Одоо сая засаг захиргааны нэгжийн хууль сайн орж байна. Сая буцслаа. За. Монгол Улсын ерөнхий сайд нийслэлийн засаг даргаыг томилно. 9 дүүргийн засаг даргаыг томилно. 21 аймгийн засаг даргаыг томилдог болж байгаа. За. Тэгвэл яах юм тэгвэл? Тэгээ болцсон уу? Тэр хорооны иргэдийн нийтийн хурал гэж болдог байхгүй. Миний хороонд энэ хүн засаг дарга болсноороо манай хороо ингэж төрийн үйлчлэгээ сайжрах юм байна гэж бодоод иргэд хорооны засаг дарга сонгодог гэсэн бол болж байгаа. Дүүргийн засаг даргыг нийслэлийн засаг дарга томилно. Нийслэлийн засаг даргыг ерөнхий сайд томилно. Тэгээ нөгөө
дүүргийн засаг дарга нь хорооны засаг дарга товлон. Тэгэхээр өнөөдөр иргэдийн сонголт гэж байхгүй. Иргэд засаг дарга сонгодог юм байхгүй. Иргэд төлөөлөл сонгодог механизм байхгүй болж. Тэгэхээр нэг намын буюу зохион байгуулалтын бүтцэл өнөөдөр Монгол улсад үйлчлэгэр болсон. Сая энийг олон нийтийн бас хилцүүлэг болсон. Иргэний нийгмийн маш олон байгууллагууд, маш олон намууд, маш олон хуульч нар энэ асуудал дээр болохгүй ээ. Засаг захиргааны нэгжийн хуулиараа өнөөдөр иргэний төлөөл байх ёстой гэдэг асуудлаар яасан. Дахиад энэ орон нутгийн сонгуулийн дараа энэ хууль дахиж орж ирэх юм байна. Тэгээ орж ирэх юм бол яг энэ ингээд нэг намын засаглалтай болох юм байна. Тэгэхээр ерөөхдөө иргэн үгээ хилдэг, иргэн төлөөлөө сонгодог механизм бол болно л гэсэн. Үнэн ба зөв нам нийслэлийн намын хороо. Үнэн ба зөв намын гишүүн нь оюун бэлэг цэцэн олзонд шунлаггүй яриа шудраг чих сонор хараа хурц байдал тайван дөлгөөн магтаалдаг хөөрдөггүй шүүмжлэл хорсдоггүй барсан мэт зоригтой Монгол улсын сул дорой байдлыг халж шинжлэх ухаанд суурилсан хүчирхэг улс орон болгох сэтгэлтэй хүн байна. Үнэн ба зөв нам нийслэлийн намын хороо. Тэр яг би бол одоо иргэд бид хоёрыг үзэж байгаа л да. Иргэн ба төр гэдэг энэ нэвтрүүлгийг хийж байгаагийн учир нь одоо иргэд маань бидэнтэй холбогдоод энэ TV10 телевизтэйгээ холбогдоод энэ талаар бас санаа оноогоо хэлээсэй. Өнөөдөр би нэвтрүүлэгтээ заавалган дарга цэрэг хүнийг урихгүй. Иргэн таач гэсэн ирээд одоо надтай санаа оноогоо ярилцаарай. Одоо энэ Монголын төр чинь ямар шатандаа яваад байна вэ? Ирээд бидний үр хөвгтүүд энэ нийгэмд чи амьдрах гэдэг шүү дээ. Тэгээд тийм болохоор одоо иргэдтэй тэгж уриалах гээд энэ нэвтрүүлгийн хамгийн анхны жишнээр одоо та ирж оролцоод байгаамаа. За маш их баярлалаа. Би бас маш олон мэдээллийг өгөх зорилгоор бас бэлдэж ирсэн. За жишээ нь хаавал дүүргийн нутаг дэвсгэрт 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг төв цэнгэлт хүрээлэн маань 20 оны Улаанбаатар хотыг төсвийг бүрдүүлэх ерөнхийлөгөнд суугдсан. Газар нутаг нь 12.4 га газрыг 20 оны төсөвт 20 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар зархаар батлагдсан. Одоо ингээ орон нутгийн сонгуулийн дараа цэнгэлт хүрээлэн маань зарагдчихна. Тухайн байгаа барилга одоо объектыг нураагаа тэнд дахиад орон сууц барих гэж байна. Тэгэхээр бас иргэд та бүхэн бас энэ мэдээллийг мдээгүй бол бас та бүхэн маань энэ асуудлыг төр юмаа мэддэг юм бол төр заавал тэрийг зараад орон сууц барихын оронд хаавал дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэд юу тэнд юу хүсэж байгаа. Яг тэр хотхон тэр хороолд амьдарч байгаа иргэд яг юу хүсэж байгаа. Энэ цэнгэлтгийг нураачаад юу хийх юм? Иргэд бол тэнд төрийн өмчийн сургууль цэцэрлэг бариасан. Тэнд төрийн үйлчилгээний объект баригдаасан. Эмнэлэг баригдаасан. Үлдсэн газрын ногоон байгууламж олгоосон. Чөлөө цаг өнгөрөх сайхан хүүхдийн талбай болоосоо гэдгийг л иргэд хүсэж байгаа байхгүй. Яагаад тэрийг заавал орон сууц барих хэрэгтэй? Тэгэхээр энийг бид нар бас хаавал дүүргийн одоо иргэд Улаанбаатар хотын иргэд та бүхэн энэ асуудлыг эсэргүүцээрээ. Энэ асуудал ингээд албан ёсоор ингээд өмч хөвчлийн жигсаалт дээр ингээд 20 тэрбум төгрөгөөр зархаар ингээд ороод ирсэн. Та бүхэн мэдэндээ 2015 онд төрийн ордны зүүн талд хэвлэх үйлдвэр байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө 3.4 га газар. 24 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар зарсан. За. Одоо энэ цэнгэлт хүрээлэн чи 12.4 байхгүй. Тэгэхээр 3 дахин газрыг 20 тэрбум. 5 жилийн өмнө 24 тэрбумчтэй зарч исэн бол одоо яга 20 тэрбумаар зарах гэдэг. Зарах гэдэг бол 40-50 тэрбумаар зар л та. Эний чинь цаана дахиад нөгөө мэдээлэлд ойрхон хүмүүсүүд, дахиад энэ төрд ажиллаж байгаа хүмүүсүүд, дахиад энэ нөгөө Улаанбаатар хотыг нөгөө мапчуулсан нөгөө хотын паракс гэдэг нэрийдлийн цаана энэ газрын асуудал явах гээд байна. Тэгэхээр энэ хаавал дүүргийн иргэдээ, Улаанбаатар хотын иргэдээ ядаж байгаа энэ төрд байгаа ганц энэ сайхан цэнгэлт хүрээлэнгийн 49% энэ газраа авч үлдээе. Хамтдаа хэдүүлээ энэ одоо хэдүүлээ нэгдээ. Хамтдаа энэ цэнгэлт хүрээлэнгээ одоо шинжилгээр бол шинжил засдаг юм уу засуулаад эсвэл иргэд хаавал дүүргийн иргэддээс судалгаа аваад ирэмдлээд нэгдүгээрт нь энд эмнэлэг барих хэрэгтэй юм байна. Нийт
5,000 иргэнээс судалгаа авсан чинь 1 номерт эмнэлэг барих хэрэгтэй байна. 2 номерт сургууль барих хэрэгтэй гэдгийг иргэд санал өгсөн байна. Цэцэрлэг барихыг яасан байна. Тэгвэл энэ 90 дарааныхаа дагуу төр хүлээсэн үргийнхаа дагуу энд нөгөө үрлэгэн зарлаараа тийм ээ таныг торгож байгаа, намайг торгож байгаа, төсөв бүрдүүлж байгаа мөнгөөр энэ төрийн үйлчлэгийг л бариасаа гэдгийг л иргэн хүний хувьд бас би энэ асуудлыг хүндэж хэлж байгаамаа. Яг гоо иргэд бол энийг мэдэхгүй л яваад байгаа л тийм. Тэгээд ийм хэрэгтэй мэдээлэл өгсөн юм баярлалаа. Өөр юм байна уу? Ой ярин Улаанбаатар хоттой асуудлуудыг бид нар зохицоор нь ярих хэрэгтэй. Улаанбаатар хот өөрөө ерөнхий төлөвлөлттэй байх хэрэгтэй. Төлөвлөлтөнд орож сонгуулийн 4 жилдээ өөрчлөгддөг биш. 4, 8, 12, 20 жил гэдгээр бид нар ерөнхий төлөвлөгөөг хот гаргадаг байх хэрэгтэй. Өнөөдөр манай иргэд ингээд энэ танаа телевизийг үзэж байгаа хүмүүсд энэ яас их шүүмжилдэг залуу гэж харж байгаа. Би өөрөө автоинженер тээврийн салбарт үндэслэлтэй тасралтгүй 10 жил ажилласан. Мэргэжилтнээс ахуулаад ажилласан. Өнөөдөр Улаанбаатар хотын авто замын төвжирлийг бууруулахад би сүүлийн 3 жил дандаа захим өөрийнхөө хаягаараа бичиж байгаа. Нэгдүгээрт нь төрийн захиргааны албан хаагч нарын цагийн хуурийг өөрчилж өчөө. Нэг цагт орохоор өнөөдөр бүх төрийн байгууллагуудын авто замын ачаал үүсэж байна. Хоёрдугаарт нь төрийн албан хаагч нарыг сайн дураар хүчээр биш, захиргааны аргаар биш шүү. За. Өнөөдөр Азийн орнууд авто замын төвжирлийг бууруулахад төрийн албан хаагч нар өөрсдөө ингэж уриалдаг юм байна. Үйлдвэрчний хил дотроос. За инг Жаргал сайхан огтой инх бат нь ажлын 22 хоногт нь нийтийн тээврээр 22 хоног нийтийн тээврээр үйлчлүүлсэн байна гэдэг. Тэгээд тэр үйлчлүүлсэн мэдээлэл хүний нөөцтэй өгдөг. Хүний нөөц нөгөөх нь энэ яасан хотын төвжирлийг бууруулахад энэ төрийн албан хаагч инх батын оруулсан хувь нэмрийг үнэлээд тухайн сард нь гэр бүлээр нь аяллаа ирэх өгдөг. Одоо паркт үнгүү тоглуулдаг байж болно, музей үзүүлдэг байж болно, кино үзүүлдэг байж болно, нийтийн хоолны газар хөнгөлөлттэй байж болно. Гэр бүлийн амралтын газарт ингээд 20% хөнгөлөлтийн эрхийн бичиг өгдөг. Ингээд иргэд маань тэр нөгөө Улаанбаатар хотыг төвчрлээс гарахын тулд эхлээд төрийн албан хаагч нар маань өөрсдөө санаачлагтай. Өнөөдөр төрийн үйлчлэгээ авах гээд иргэд нөгөө төрийн үйлчлэгээнийхээ газарт машина тавьж чадахгүй, хотын төвлөг орж чадахгүй болол өнөөдөр төвшрөл үүсдэг. Тэгэхээр өнөөдөр нөгөө төрийн албан хаагч нар маань тэр авто зогсоол дээр машин байхгүй болохоор төрийн үйлчлэгээ авах гэж байгаа иргэд маань 10 минут болоод гараа яваад авах байхгүй. Тэр энэ чинь өөрөө ингээд авто замын төвчрлийг үүсгэх бас үүсвэрүүд байна. 3 дугаарт нийтийн тээврийн автобусны цагийн зохицуултыг шууд ингээд л өөрчилж. Өглөө 6 цагч болно. Нийтийн тээврийн автобус. Орой 12 цаг хүртэл явах. Тэгээ одоо 6-д явдаг үстэй. Уучлаарай. 7 цаг 10 минутанд 6:55-д хамгийн анхны автобус авчихсан. Өнөөдөр 8 цагт ажилтан хүн 2 дамжаад автобустай явахаар ажлаас хоцроод байгаа байхгүй. Нөгөө хямсгар царайтай дорж гэдэг компани хувийн захирал чи иргэн инх бата чи хохирлоо гэж загнах цалингийн хасгаас хүн айгаад за хоцорж ирснээс хувийн машинтайгаа явчихгээд өнөөдөр төвшрөл үүсгэж байгаа байхгүй. Орой ажлаа тараад 9 цаг өнгөрөөгөөд 10 цагт ажлаа тараад нийтийн тээврээр үйлчлүүлэхээр нийтийн тээврийн автобус маань 9:45 10 цаг гээд хамгийн сүүлчийн автобус нь яваад дуусчих жоох. Тэр яах юм? Тэр хүссэн хүсээгүй иргэн өөрөө сонголтгүй болоод хувийн машинаар үйлчлэгэнд яваад байгаа байхгүй. Дараагийнх нь шууд гарцсан юу гэхээр энэ түгээлтийн машинуудыг яг ажил явдаг цагаар ингээд би одоо жишээ нь энэ 11 дугаар ороонд амьдардаг. Тэгэхээр нэг байрны үүдэнд 5-аас 8 түгээлтийн машин ингээд зэрэг ингээд очирч байна. Тэгээ ард нь нөгөө ажилдаа явах гэж байгаа над мат чиг хүмүүс чи холдооч гэж мөн сүртэй чи байжээ гэл нөгөө ундаага болгон, талхаа болгон, сүүгөө болгон тэгэл нөгөө үндсэндээ Улаанбаатар хотын авто замын төвжирлийн өглөөний яг гарал буюу 8-аас 9 цагийн түгээлтийн машиныг явуулахгүй болгочих. Тэгэх юм бол Улаанбаатар хотын авто замын төвжирлийн 4.8% би бас судалгаа хийсэн л. Ингээд хөндөрч байна. Тэгээд сургууль цэцэрлэгийн цагийг бас нэг өөр зохицуултанд орчвол Улаанбаатар хотын үндсэндээ төвжирлээс бид нар гарнаа. Энэ бол зүгээр л нийслэлийн засаг даргын өөрөө одоо нийтийн тээврийн газартайгаа авто замын хөгжлийг бууруулах дахин шинэ агентлаг байгуулсан шүү дээ. Инх түргээ замын цагдаагийн хурандагийн чинь бүхэл бүтэн Улаанбаатар хотын авто замын төвжирлийг бууруулах бүр агентлаг байгуулсан. 22 албан хаагчийг шинээр томилсон. Тэгээ энэ байгууллагууд маань нийлэл ингээд зохицуулж болчихж байгаа байхгүй. Ингээд нийтийн тээврийг зохицуулснараа өнөөдөр авто замын төвжирлийг бид нар бол дөрвтөө хөрчилж чадна. Тэгээ өнөөдөр эцэст нь миний хэлэх гээд байгаа бол санаа юу гэхээр нийтийн тээврээр яагаад иргэд үйлчлүүлэхгүй байгаа вэ? Энэ дээр яагаад гэдэг асуултууд гарч байгаа. Өглөө суух гэхээр цаг нь байхгүй.
Орой явахаар цаг нь байдаг. Одоо ингээ өвөл болохоор тэсгэм хөлдөө автуусан сум. Даарж доороосоо даарад эмгтээчд маань өвчин тусах уу? Хүүтэн автуусан цуугаад ханиад хүрэх үү? Ахмадууд маань доороосоо дараад аралт нь хавн ихсэх үү гэдэг асуулт үүсэж байна. Тэгэхээр нийтийн тээврийн автобусанд тавигдах шаардлага шууд заагаад өгч байгаа. Жил 4 удаа үзлэгт ороод тэнцээгүй тээврийн эслийг явуулахгүй. Нийтийн тээврийн аж ахуйн нэгжтэй хийх гэрээнд нь нэмэлт 2-3 пар нэмэлт дээр нь 50 гэдэг үүрэг өгч. Тэгэх юм бол өвөл сайхан нэмэлт парууд насчаар хизээш иргэн зорчигч дарахгүй байхгүй. Өнөөдөр та бүхэн мэднэ. Та бол завхны хүн. Хөдөө орон нутгийн та нутаглуу явахдаа хот хоорондын автобусаар явдаг байх тийм ээ. Та хизээч хөдөө явахад даардгүй тийм ээ. Ингээд нийтийн тээврийг хот хоорондын нийтийн тээврийг би ажиллах хугацаанд ингэж зохицуулт хийсэн. За. Тэгэхээр ингээд бид ингээд шийдлүүд бол их байгаа. Тэгэхээр ер нь бид нар энэ Улаанбаатар хотын төвчрлийг нин яралтаар бууруулах бол эхний нэг номер бол нийтийн тээвэр. Тэгэхээр нийтийн тээвэр дээр шууд төрийн ганц хийх ажлууд баггүй. Энэ нэг тийм мөнгө төгрөг нэхэл ийм юм хууль хэрэгтэй байна, ийм журам хэрэгтэй байна, ийм тушаал хэрэгтэй биш байхгүй да. Зүгээр л ажил хийвэл ерөөсөө зовлон ярихгүйгээр хичгэл болчихж байгаа. За тэгэхээр ийм байна л да. За нийтийн тээврийн ингээд цагийн ингийн нийтийн тээврийн ингийн гэж төрийн албыг хэдээс оруулъя гэж. Би төрийн албыг бол төрийн албын зохион байгуулалтыг бүр эрт оруулах хэрэгтэй. 8 цагаас оруулах хэрэгтэй. 8 цагаас ингээд ээж аав нь ажилдаа явсан чинь нөгөө хүүхэд нь яг бай 2 төрийн албаагч байлаа гэр бүлийн. Нөгөө нэг хөөрхийн амтан 7 настай хүүхдээ лээ. Дээд сургуулийг 10 цагт оруулах. Ягаад энэ 7 настай хүүхдээ хэдэн цагт оруулах вэ? Ээж автай нь адилхан яг 8 цагт нь оруулах. Ерөнхий боловсролын сургуулийг бүр 9 одоо ингээ ажлын цагаас нь өөр 9-д оруулах. 9:30-д оруулах. Энэ бол зохицуулт болчихно шүү дээ. Сая та бүхэн мэдчихэж байгаа. Сая корона гээд 9 сарын 1-ээс сая 10 сарын 17 21-ний хүртэл сая ингээд 2 цагийн горимж явлаа шүү дээ. Тэгж яаж авцаамын төгжрөл бас яаж нэмгэрч харагдсан шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд зоригтой ингээд цагийн зохицуулт хийчих хэрэгтэй. Манайд ингээд бүр нэг тийм алдаа байгаа. Нийтийн тээврийн автобус хаа байсан 5 шарын эцэс амгалангийн эц хүртэл нэг автобус жолооч ажил амралтын дэглэм зөрчөөл өдрийн 8 цаг ажиллах хэрэгтэй байхад чинь өстой улаанаараа хэрэгэлдэл кабинда тамхи татаад нэг орлого хийхээсээ илүү ирээсээ гүйцэтгүүлэх гэж яваад байгаа байхгүй. Эсэргээр энэ нийтийн тээврийг богино ирээсэд үйлчлэгэнд явуулах хэрэгтэй байхгүй. Тухайн иргэн заавал хотын төвд биш дүүргээрээ тойрдог. Эсвэл ингээд хажуу ойр хавийнхаа гол чиглэлээр ингэж богино ирээсээр нийтийн тээврийн автобус явах юм бол заавал хотын төв дээр нэг чиглэлд тийм ээ нэг чиглэлд 13 автобус ингэж зэрэг зогсоод тэгээ нөгөө нэгдүгээрийг нэг чинь тэр чигээрээ автобус дүүргээд байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү бид нар гарцын зохицуултыг зоригтой хийчихвэл Улаанбаатар хотын авцаамын төвчрөл зохион байгуулалтын ажлууд маань сайжрах болов гэж би хувьдаарч байгаамаа. За ингээд өнөөдөр Иргэн ба Төр гэсэн энэ сайхан нэвтрүүлэгт анхны жишнаар орсон танд баярлалаа. Энэ номыг бэлгэлж байна. За баярлалаа. За ингээд таны ажилд амжилт хүсье. Бас зөндөө их мэдээллийг манай иргэд маань авсан байх гэж найдаж байна. Дахиад олон зочин ураг болно. Иргэд маань ч гэсэн одоо манай нэвтрүүлэгт оролцоорой. За та бүхэнд баярлалаа. Тэгээд миний мэдээллийг хүлээн авч танилцсанд, сонссонд тэгээд цаашдаа ч гэсэн иргэний нийгмийн байгууллага иргэд Улаанбаатар хотын хөгжлийг хамтдаа хэдүүлээ хөгжүүлээ. Хамтдаа хотынхаа төлөө гар нэгтэй, сэтгэл нэгтэй хэдүүлээ хамтдаа зүтгэе. Баярлалаа. Үнэн ба зөв нам нийслэлийн намын хороо. Үнэн ба зөв намын гишүүн оюун бэлэг цэцэн олзонд шомлоггүй яриа шудраг чих сонор хараа хурц байдал тайван дөлгөөн магтаалдаг хөөрдөггүй шүүмжлэл хорсдоггүй барсан мэт зоригтой Монгол улсын сул дорой байдлыг халж шинжлэх ухаанд суурилсан хүчирхэг улс орон болгох сэтгэлтэй хүн байна. Үнэн ба зөв нам нийслэлийн намын хороо.